цаг гаргаад ирж байгаад бас их таатай байна. Манай байгууллагын хувьд гэх юм бол бид нар чинь яг л нөгөө анх Оросын цахилгаан ширтгийг халаал гаднаас цахилгаан ширтээ импортоор орж ирсэн хамгийн анхны компани шүү дээ. Бид нар Hyundai Elantra гэдэг компанийг аль биесний дистрибьютор компани. Тэгээ яг энэ барилгын салбарт лифтийнхаа чиглэлээр одоо ингээ 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй. Тэгээд нөгөө манайхан ч өөрсдөө үйлдвэрлэгч биш учраас цахилгаан ширтний үйлдвэрлэгч биш учраас мэрэгчлэнгүүдийн ихтэй сургуульд аль биесээр бэлддэг юм байна. Одоо нэг автомеханик ч гэдэг юм уу тийм нэг цахилгааны инженер ч гэдэг юм уу электроникийн инженер ч гэдэг юм уу тиймэрхүү мэрэгчлээ хүмүүсийг бид нар авч одоо яг дистрибьютор компани дээр очиж сургаж ингэж мэрэгшүүлж авч ажиллуулж байгаа шүү дээ. Тэгээ манайх ганцхан лифт борлуулаад орчихдгоо ухсралтаа өөртөө хийн цэцрүүлчилгээгээ өөртөө хариуцаад явна. Лифт чинь нөгөө олон улсынхаа стандартаар 15-20 жилийн одоо ажиллах ёстой тийм бүтээгдэхүүн. Тэрээс яг өөрсдийнхөө сурлуулсан бүтээгдэхүүний ухсралт цэцрүүлчилгээг хариуцаад явдаг. Тэгээд харилцагч нартаа бас нөгөө лифт чинь бэлдэж үрдэг хөдөлмөрийн яамнаас одоо манайх аль бие усны сургалт явуулах тусгай зөвшөөрлөлттэй. Лифтний механик, лифт чинь бэлтгэх энэ сургалтын тусгай зөвшөөрлөлттэй манайх. Тэгээд тэр хүрээндээ сар болгон тогтмол одоо лифт чинь бэлтгэх сургалтыг тогтмол явуулж байна. Одоо ер нь Монголд ганц тогтмол энэ сургалтыг явуулдаг байгаа нь манайх л байгаа. Манайх сая 6 жилийн хугацаанд 3 барилга барьсан. Манай байгууллага барилга барьж ашиглалтанд оруулаа тий. Эндүр байлын орон сууц ашиглалтанд оруулаа. Юу офицеруудын ордны тент. Яг хөө хинхийн яг манай ажилчид чинь хинхэн нэг 20-оос одоо баг 20 жил болж байгаа хүмүүс 30%. Тэгээд тэд нэрийг ажилчтай яг хөө дэмжих зорилгоор бүгднийг орон сууцтай олохыг гээд тэгээ 20 ажилтнаа орон сууц бэлгэлсэн. Энэ чинь улсын хэмжээнд 9000 лифтэнд 4-5 хүн ажилладаг жишээ нэ. Тэгээд ачаал лидер ихтэй. Манайх ийм тусгай зөвшөөрлөлттэй. Бид нар өөрсдөө бас хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулах тусгай зөвшөөрлөлттэй. Өнгөрсөн хугацаанд бид нар харсан. Тэгээд зураг төслийн байгууллагуудаа нэлээд тулж ажиллахгүй л алтай их гардаг. Түүнчлээ барилгын орос норм нэгэнд бид нар ингэж явуултлаа явчаа зураг төслийн дагуу явчаад одоо тэгээд ингэ ялах юугаад хэмнэлтэл тэрэс янз бүрийн байхгүй шүү дээ. Стандарт норм дөрмөөрөө явчихдаг учраас. Одоо нэг асуудал юу вэ гэхээр таньдаг хүмүүст ингэ лифт юу гэдэг манад ажиллаж исэн, сегмад ажиллаж исэн нөгөө тухайн би тэндээ байгаа шүү гэж худлаа үний юм ярьсаар байгаа нэг лифт ингэ зарчтай юм байна. Тэгээд тэрний тодорхой хугацаанд 4 жил 5 жил явууллаа зогсож байна. Гэтээсээ хол. Тэгээд намайг янзлаад өгчих гэдэг. Тэгэхээр одоо наадах чинь лифт чи бүрэн буулгаад ингэхлээр гээд бүр тэрнтэйгөө авч байгаа нөхөр мажийг дүүцээд явах юм. Тэгээд энэ шинээр олгож байгаа энэ зах зээл дээр эн чинь бүр айгүй олон болчиход байгаа байхгүй. Олон компаниуд тэгээд тэр нь хариуцлага үүрээд ингэж явсан юм байхгүй. Нэг тодорхой хэмжээний мөнгө аваад алга болол утсан нь яваал ингээл юм. Тэр айгүй асуудлууд явах. Хуучин та нар санаж нүггүй ингээд самтай гэдэг чинь лифт чинь гэхэлэр нэг жоохон гундуудууд тэгээд нэг тал шилээр хэмэрх ууцсан ч юм уу нэг энэчээ нэг архичаад нэг ширэн цүнх үрчээл тэгээд айл байгууллагуудын подвол модвол ихсэгээл ингээд би энийг халъя гэж утсан байхгүй. Орчин үеийн лифт чинь бол тийм байх ёсгүй юм байна. Гой сайхан хөнгөн тэрхтэй байх ёстой. Мадиаскас дахиад дуудлага явуулдаг компьютер програм хангамжийн бүрэн мэдлэгтэй өмсөн зүйлснэр би ажилчдын хувцсны хүртэл дизайн загварыг юм анх өөрөө ингээд гаргаад тэгээд олимпийн тамирчдын юм урт спорт куртг хүмүүс тийм бид нар ингээд юу очиж гэдэг юм ингээд янз бүрийн байдлаар ингээд яваал тэр нь нэлээ явцсан л та тэр нэг янз бүрийн оруулахтаа цэнхэр хувцсууд гадуур яваад байгаа ажлын хувцсууд түнш ажлын хувцс айгүй сонирн байсан шүү дээ ер нь. Тэгэхээр би ажлын хувцс өмсөх дуртай биенд дэвтэйхэн гой өнгөлөг баймаар байна тий. Бас нэг бид нар ч нэг өмссөн хувцсаар ягаад ийм мэрэгжилтэй гэхэлэр өмсөх хувцсаараа аж ялгараад ядруу юм байх хэвээр. Би бол яг энэ халахын төлөө явцсан л та. Тэгэхээр аминдаа л ингээд хөгжүүлэл хөгжөөгөл яваад байдаг. Хариуцлагагүй ухсралтын янз бүрийн лифтэд айгүй хүн гадуур. Энийг яаж зэгцлэх вэ, хамтраад зэгцлэх вэ гэдэг л асуудал байна. Өөрөө лифт худалдаж аваад өөрийнхөө барилга та нар ингээд худалдаж авлаа гэхэд бид нар таны лифтийг яавал 20 жил штэ явуулах бай гэдгийг энэний төлөө толгой өвдөд хүмүүс аахгүй 20 жил штэ. Түүнээс одоо ингээд нөгөө цахилгаан бараа авахд жил 11.8 сар гэдэг. Бид нар 20 жилийн тооцоо бодож яваад байгаа хүмүүс шүү дээ. Мэргэжлийн харах үнцг онцлог бид нар ихтэйлтэй. Тэгээд тэр нэг орон сууц лифт тавьж байгаа юмнууд энэ гарч байгаа алдагдж байгаа мөнгө цаас бид нарт их харамсалтай санагддаг. Энэ олгож байгаа хүмүүс найдвартай сайн хүмүүсийг л байгууллагуудыг сонгон шалгуулад ингэж явахгүй бол худлаа өөрөөр хэлбэл залим эхлэгчтэй бид нар ингэж өнгөлн давтал хийгээд гаргаж ирээд байна л гэдэг айгүй том асуудал.